За улсын их хурлын гишүүн Алтуйгийн нэр дэвшигтэй холбогдсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигтэй холбогдсон ийм шийдвэрийг шүүх гаргасан. За энэ бол одоо манай шүүх засаглалын нэр хүндэд бол маш ноцтой халдсан ийм үйл ажиллагаа энэ дундчдны шүүхээс гарсан. Гэтэ ардчилсан намын нэр дэвшигч рүү халдж байгаа хоёр дахь том халдлагын хууль зөрчиж халдж байгаа. Тэгэхээр бол би бол ардчилсан намынхаа одоо намын дарга байгаа энэ намын даргада ерөнхий нарийн бичгийн дарга нэрийнхээ одоо байгаа би бас хэлмээр байна. Манай намын бүлэг одоо энийг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй парламентд. За энийг бол өстой бүр яагаад зүгээр өнгөрүүлж болохгүй. Тэгэх юм бол энэ бол ерөөсөө ардчилсан нам бол нэр дэвшигчтэй дэвшүүлж чадахгүй ийм байдалд орно. Энэ бол бүр ноцтой байдал. Тэгээ дуртайг сонгож авч шүүхийн шийдвэрээр одоо хордог болно. Үгүй чи одоо юу гэсэн үг. Би одоо дахин хэлье, манай улсын их хурлын бүлэг бол одоо энэ Алтуйгийн одоо энэ шүүхийн үйл ажиллагааг бид авч хэлэх хэрэгтэй, парламентаар авч хэлэх хэрэгтэй л гэж хэлдэг. Одоо зүгээр өнгөрөөж болох.